За сайн байцгаана уу? Би өнөөдөр та бүхэндээ хэрхэн үнэртэй ус буюу үнэртэй усны төрхлийг хийх талаар зааж өгөх гэж байна. Хамгийн түрүүнд бид нэр үнэртэй ус төрхтэй шууд амин тас шууд биендэд төрчихж болно. Эсвэл боо төрхөж болно. Энэ удаад болохоор би роллерээр хэрхэн хийх талаар зааж өгч байна. Энд болохоор танд ерөөсөө 10 мл-ийн шилэн сав хэрэгтэй. Тэгээ шилэн саваа үний төрөнд бид үн цай усанд буцалгаад хариуцсан байгаа. Тэгээ дахиад дийжсэн ингээд этилен спиртээр бүх юм хариуцчих. За тэгээд би өнөөдөр ерөнхийдөө 100 би нэг төрлийн үнэрт унштай. Өвөл нь болохоор жоохон арай өөр төрлийн үнэрт унштай байдаг. Тэгээд 100 нь болохоор жоохон тийм арай тийм мэдрэхүй шаардсан цэцгийн тийм үнэртэй усан дуртай байдаг болохоор bergamot, lavender, patchouli-тэй үнэртээс хийж үзүүлье гэж бодлоо. Тэгээд юуны түрүүнд танд хэрвээ тэр үнэртээс таалагдах нь үгүй болохоор ингээд юуны түрүүнд шингээгээд дараа нэг хэдэн минут 15 минут байлгаж агаад танд энэ үнэр таалагдж нүггүй бас туршиж үзэж болно шүү дээ. Ерөнхийдөө тас арахтаа болохоор 3 амин тас ордын үнэртэй усыг хийхэд base олнох үндсэн нэгдүгээр тас тийм хоёрт нь болохоор middle oil гэдэг юм тийм middle болохоор дамжуулагч голын тас тэгээд дараа сүүлийн top хамгийн тийм дээр 3 дахьч тас нь ингээд 3 төрлийн тас заавал хамтаа орж иж хоорондоо ингээд зогсож байгаа үнэртэй болдог шүү. За тэгээ хамгийн түрүүнд би 9 тосол пачулигээсээ хий гэж бодлоо. Пачули жоохон өтгөн тос болохоор тэгээд нэг оранж тийм сэнгэнсэн үнэртэй болохоор тэгээд гараж ирэхэд хэцүү болохоор нэлээд гарах гэж удаан гардаг шүү. За тэгэхээр 9 тосол хийнэ гэсэн үг. Тэнгүүтээ пачули 9 тосол хийнгүүтээ 5 тосол bergamot тасаа хийнэ. За тэгээ 5 тослыг хийжээ. Тэнгүүтээ хамгийн сүүл нь lavender тийм тайш ойлох үнэртэй шүү дээ. Тэнгүүтээ бац цэцгийн үнэртэй. Тэрнээсээ 4 тослыг хийж. За тэгээд тоснуудаа хийж эхлэе. Тоснуудаа хийжээд дамжуулагч тас гэдэг ааштай карьер ойл тэрээс тасан. Тэнгүүтээ би үнэртэй усан эсвэл өсөндөө төрхтэй хохоба ойл арай илүү дуртай. Тэгээд би үлдсэндээ хохоба ойлоос хийж гэж бодож байна. Энэ болохоор арай шинхэн хохоба ойл байгаа. Тэгээд нөөрэ ингээд гардаг юмтай учраас өөрийнхөө шипэд хэрэглэсэнгүй шээ. За тэгээд одоо энийг хийжээд таарт гоё үзүүлэх үү. Би энэ хатаасан сарнаа хэлбэ хасан. Тэгээд өнөөсөө хийж. Энэ болцсон үнэртэй болсон дээрээ хэдэн сарнаа дэлбэрээс хийчихё. Би тэгтээ арай жоохон томыг авсан байлаа. Урууг захаад одоо бүр жижигийг захиж болох юм байлаа шүү. За тэгээ багаар хийгээ. За тэнгүүтээ сарнаа хатаасан сарнаа дэлбэн өнөр бас сарнаа ингээд орчихсон. За тэгээд бүгдийг хариуцсан байгаа тийм ээ. Тэгээд хийгээд таалаад тэгээд сэгсрээд ингээд таны өнөртөөс бэлэн боллоо. Дотоо санаатай гоё гац. За танд амжилт хүсье. Тэгээд хүн дээр юу ч гэсэн үнийн туршиж үзээд үнэн таалагдж игэл тэгээд 3 тосноосоо сонгоод хэрэглэж болох нь
цаашаа за. За